Тэртээ алс холоос дэлхий тэмч сонирхол татахуйц харагдахгүй байж магадгүй. Гэвч бидний хувьд арай өөр. Тэр бүдэгхэн цэгийг ахаад нэг ажиглалдаа. Тэр бол гэр. Тэр бол бид. Тэнд таныг хайрладаг, таны таньдаг, хаанаас ч юм нэрийг нь сонссон, бүхий л цаг хугацаанд амьдарч байсан хүн бүр өөрсдийн амьдралаа тэнд туулж өнгөрүүлсэн. Бид баяр хөөр, зовлон шаналлаар дүүрэн өөрсдийн амьдралаар амьдарсаар. Итгэл үнэмшлэр дүүрэн мянган шашин шүтлэгтнүүд, үзэл суртал болон эдийн засгийн сургаалууд, хүн төрөлхтний түүхэндх бүх анчид, төвөрлөгчд, хатан зоригтнууд болон хулжгарууд, соёл иргэншлийг бүтээгчид болон түүнийг нь устган сүйтгэгчид, бүхэл хаадууд, бас энгийн тариаланчид, бүх дурлалт хосууд болон ээжүүд, аавууд, хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхдүүд, зохион бүтээгчид, эрэл хайгуулчид, бүх ёс суртахууны номлогчид, авилгачид, улс төрчид, бүх алдартай одууд, авгаа удирдагчид, гигантнүүд, бас нүгэлтнүүд. Тэнд нарны туяанд уяатай бяцхан тоосон цэр дээр аж төрдөг. Дэлхий бол агуу удам сансар хоторгын өчүүхэн жижиг тайз билээ. Энэ хумхын тоосны зурвалсхан хэсгийг төрхөн зур эзэгнэх гэсэн байлдан дагуулагч генералуудын урсгасан цусан даалайг бодоод үз. Энэ бүдэгхэн цэгийн хэсэгхэн буланд оршин суугчид өөр нэг буланд аж төрж буй ижил төрөлтнүүдтэй амсуулсан тэр их зовлонг бод. Хичнээн их үл ойлголцол вэ? Нэг нэгнээ хөнөөхийг ямар их хүснэ вэ? Хичнээн хорсолтой үзэн ядалт вэ? Бидний хуурамч төрх, бидний өөрсдийгөө чухал гэж үздэг их хэрхэл, энэ ертөнцийн давуу эрхтэй төрсөн гих төөрөгдөл энэ бүдэг гэрэлтэх жижигхэн цэгээр л хэмжигдэнэ. Манай гариг бол сансрын хязгааргүй харанхуй донд ганцаардмал нэгэн толб. Энэ түнэр харанхуй уудам зайд биднийг өөрсдөөс минь аврахаар ирэх тусламж гэж үгүй. Дэлхий бол бидний мэдэх амьдралыг тэтгэгч цорын ганц гариг. Бидэнд өөр нүүн сууршиж болох газар хараахан алга, лав ойрын хугацаанд. Бид зочилж чадах уу? Тийм ээ. Тэгвэл сууршиж чадах уу? Одоохондоо үгүй. Хүссэн ч хүсээгүйч одоохондоо оршин тогтнох цорын ганц газар бол дэлхий. Хүн төрлөختний ядмагхан бодлын хэмжээг, энэ бяцхан ертөнцийн хэмжээг алсаас буулгасан энэхүү зураг л чин үннийг өгүүлсэн гэж би бодож байна. Миний хувьд энэ зураг биднийг нэг нэгэндээ илүү халуун дотно, чин үнэнчээр хандах ёстойг, бидний цорын ганц гэр орон болох энэхүү бүдэг цэнхэр цэгээ хайрлан хамгаалах ёстойг бидэнд сануулах шиг. Бүдэг цэнхэр цэг, Карл Саган. Өнөөдөр бид орчлон ертөнцийн хамгийн ганцаардмал, хамгийн харанхуй орон зайд үрд мөх аялахаар илгээгдсэн нэгэн гайхалтай үлгийн түүхийг сонсох болно. Тийм ээ, энэ бол Voyager. 47 жилийн турш 24 тэрбум километр аялахдаа бидэнд Нарны аймгийн нууцуд, түүнчлэн сансар хоторгойн нууцыг тайлахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан. Voyager хөлгүүд нь зөвхөн судалгааны багаж биш юм. Тэд хүн төрлөختний сониуч зан, зоримог шийдвэр, тэсвэр төвчээрийн бэлэг тэмдэг. Тэд бол хэний ч очиж байгаагүй шинэ ертөнцийг нээгчэд. Хүмүүс Voyager хөлгүүдийг хөөрөхөөс өмнө бид ямар байх зүйл мэддэг байснаа хожмол ухаарсан юм. Бид юу олж мэдсэнийг мэдмээр байна уу? Тэгвэл тэдэнтэй хамтдаа аялцгаая. 1962-оос 1973 оны хооронд НАСА-гаас Mariner нэртэй 10 хөлгийг Нарны аймгийн гаригуудыг судлах зорилгоор хөөргсөн байдаг. Гэтэл 1977 онд 176 жилд ганцлуудаа тохиолддог гаригууд нэг шугамд давхцах ховор үзэгдэл тохиох болов. Тухайн үед НАСА-гаас Mariner 11, Mariner 12 төсөл хэрэгжихээр хүлээгдэж байлаа. Гэвч энэ төслийн зарим хэсэг Space Shuttle хөтөлбөрт санхүүжилттэй чиглүүлсэн учраас Mariner төсөл хойшлогджээ. Гэхдээ эрдэмтэд 176 жилд ганц олдох боломжийг алдахыг хүссэнгүй. Бүх боломжоо ашиглаж Mariner төслийг Voyager нэртэйгээр дахин сэргээсэн байдаг. Voyager хөлгүүд анх одод хоорондын зайд аялах төлөвлөгөөтэй байгаагүй. Бархас бед болон санжир гаригууд тэдгээрийн сарнуудыг судлах 5 жилийн даалгавартай байсан. Гэхдээ эдгээр гаригт амжилттай хүрсний дараа төсөлд хожим нэмэлт оруулж Тэнгэрийн ван, Далай ван зэрэг гаригуудад хүрсэн. Энэ даалгаврууд ч амжилттай болсны дараа хөлгүүдийг бүр Нарны аймгаас гаргах санаа төрсөн юм. Гэхдээ хөлгүүд энэ хүртэл ямар их зүйлийг туулсныг чи хараахан мэдээгүй байна. Юуны төрөнд 70 тонны технологиор ийм амжилтад хүргэсэн НАСА-гийн эрдэмтдийг дурдах хэрэгтэй.
маш энгийнээр хэлэх юм бол тэд өмнөх хөлгүүдээс нэлээд өөр хөлгүүдийг бүтээжээ. Хөлгийн бүтцийг авч үзье л да. Юуны төрөнд хамгийн чухал хэсэг бол түлшний их үүсвэр. Voyager хөлөг 3 ширхэг Плутоны изотопыг цахилгааны эрчим хүч болгон хувиргадаг хөдөлгүүртэй. Хөдөлгүүр бүр хөөрөх үедээ 157 ватт эрчим хүч ялгаруулах чадвартай. Энэ нь тийм ч их биш. Бидний хэрэглэдэг лаптоп эсвэл гар утасны цэнгэлэгчтэй ойролцоо хүчтэй гэсэн үг. Гэхдээ энэ нь хөлгүүдэд хэрэгцээтэй хүчийг ялгаруулахад хангалттай байсан. Дээр хэлсэнчлэн 176 жилд ганц тохиодог Нарны аймгийн гаригуудын давхцал нь бидэнд маш ашигтай байсан. Учир нь хөлгүүдийн туулах зам, төрш болон цаг хугацааны хэмнэлт. Дээрээс нь гаригуудад хүрэх бүрдээ дараагийн гариг руу дүүгүрдэх маягаар хөлгийн хурдыг нэмж болох байлаа. Ингэснээр алсын гаригт хүрэх үедээ анх хүрсэн хурдаасаа хамаагүй илүү хурданд хүрэх боломжтой бөгөөд эрчим хүч зарцуулалт хэд дахин хэмнэгдсэн. Гэхдээ энэ санаа анхных байгаагүй. Өмнө нь Бархас бед руу ниссэн пионер хөлөг мөн энэ аргыг хэрэгжилж байжээ. Voyager хөлөг 773 кг жинтэй бөгөөд судалгааны зорилттой 11 төхөөрөмжөөр тоноглогдсон байлаа. Үүнд сансрын цацраг хэмжигч, дохио хүлээн авагч, илгээгч антенн, зураг авах аппарат, хит улаан туяаг хэмжигч, соронзоо орон мэдрэгч, плазмын долгион мэдрэгч гэх мэт. Мөн чиг баримжааг тохируулах, тогтворжуулах зориулалттай гироскоп, хөлгийг хөдөлгөх, түлхэх зориулттай 16 ширхэг жижиг түлхэгч хөдөлгүүрээр тоноглогдсон. Хожим 30 гаруй жилийн дараа эдгээрээс гол хоёр түлхэгч нь ажиллахаа болсон тул нөөц түлхэгчүүдийг ажилуулах шаардлагатай болсон. Азар нөөц түлхэгчүүд маш сайн ажилласан нь энэ хөлгийг ямар сайн хийснийг харуулж байна. Мөн Voyager-ийн амжилтын нэг түлхүүр бол түүний компьютер. Хөлгүүдэд зорилт болон хандлага нэртэй компьютерүүд байдаг. Эдгээр системүүд байгаагүй бол Voyager хөлөг сансрын гүнээс бидэнд рүү илгээх мэдээллээ зөв чиглүүлж чадахгүй байсан. Хэдэн тэрбум километрийн занаас дэлхийг онож чиглүүлнэ гэдэг маш нарийн тооцоолол. Хэрв жаахан л алдаа гарвал ой дотроос зүү хайхтай адил хэцүү ажил болж хувирна. Тиймээс энэ бол хамгийн чухал хэсэг нь гэж хэлж болно. Хөлгийн антенн дэлхий рүү харсан байдалтай байх бөгөөд ингэснээр бид тэднийг яг хаана, биднээс ямар зайд явааг мэдэж болох юм. Мөн Voyager тус бүрт 3.7 м урттай антенн болон 536 мегабитийн багтаамжтай дуу хураагуур бий. Энэ нь 100 ширхэг гэрэл зургийг хадгалах боломжтой гэсэн үг. Гэтэл одоо бидний барьдаг гар утаснууд хэдэн зураг хадгалж чаддаг билээ. Гэхдээ л энэ нь судалгаанд маш хэрэгтэй өгөгдөл юм. Voyager хөлгүүдийн бат бэх байдал нь бас чухал асуудал байсан. Хөлгийн их биеийг тусгай бат бөх материалаар хийсэн. Бархас бед руу очихын тулд хөлгүүд астероидын бүсийг дамжин өнгөрөх ёстой. Эрдэмтэд энэ бүсэд сансрын чулуулгуудад оногдох магадлал өндөр гэж үзэж байсан ч өмнө нь пионер хөлөг астероидын бүсийг давж чадсан нь тэдэнд итгэл найдвар өгч байлаа. Гэхдээ азар хоёр хөлөг хоёулаа ямар ч асуудалгүй астероидын бүсийг давж чадсан. Гисэн хэдий ч хөлгүүд гаригаас гаригт дамжин нисэхдээ ямар саад бэрхшээл учрахгүй гэсэн баталгаа байсангүй. Жишээ нь задгай сансрын асар хүйтэн нөхцөл. Гариг хоорондын задгай сансарт хас 220 градусаас хүйтэн байх тул төхөөрөмжүүд эвдэрч магадгүй. Тиймээс НАСА-гийн эрдэмтэд хөлөгт хэд хэдэн халаагуур суурилуулсан. Энэ нь үр дүнгээ өгч байлаа. Гэвч тодорхой хугацааны дараа хөлгийн эрчим хүчийг хэмнэхийн тулд зарим халаагуураа унтраах шаардлагатай болсон. Жишээ нь хэдэн жилийн өмнө сансрын цацраг туяа мэдрэгчийн халаагуурыг унтраах үед түүний температур огцом 70 градусаар буурсан байдаг. Эрдэмтэд төхөөрөмжүүдийг ийм хүйтнийг тэсэлгүй эвдэрнэ гэж бодож байсан ч 47 жилийн турш ажилласаар байгаа нь гайхалтай. Тэгвэл эдгээр төхөөрөмжүүдийн тусламжтайгаар тэд юу харсан бэ? 1977 оны 8 сарын 20-нд Voyager 2-ыг, түүнээс 2-7 хоногийн дараа түүний хамтрагч Voyager 1-ийг хөөргсөн. 13 хоногийн дараа Voyager 1 энэ зургийг дэлхий рүү илгээжээ. Биднээс 11.6 сая километрийн зайнаас дэлхий болон түүний төв сар ингэж харагдана. Тэдний аялал дөнгөж л эхэлж байгаа нь энэ. Voyager хөлгүүд хоёулаа Бархас бед гариг руу чиглэсэн бөгөөд Voyager 1 Бархас бед гаригт төрүүлж ирсэн. Учир нь тэр илүү богино замаар явсан учраас нөгөө хөлгөө гүйцсэн байлаа. Voyager 1 700 гаруй сая километрийг 11 км/сек хурдтайгаар 2 жил аялжээ. Түүний бидэнд илгээсэн Бархас бед гаригийн бодит зураг. Хэрэв чи сайн ажиглавал зүүн талд түүний дагуул Айо, баруун талд шаргал өнгөтэй Европа байгааг харж болно. Voyager 1 хөлөг Бархас бед руу ойртож байхдаа 10 цаг тутамд авсан 66 зургийг нийлүүлсэн дүрсийг бид харж байна. Үнэхээр гайхалтай биш гэж үү?
Хөлөг Бархаспадийн хачирхалтай үйлсүүд болон авраг улаан толбны зургуудыг ч авчээ. Үүнээс гадна Voyager-ыг илрүүлсэн цочирдом нээлт бол Бархаспадийн дагуул Айо дээр галтуулын идэвхжил илэрсэн явдал байв. Үүнээс өмнө бид дэлхийгээс өөр газар галтуулын идэвхжил байна гэж төсөөлөжгүй байлаа. Мөн Айог манай сар шиг солирын цохилтын соргоор дүүрэн дагуул байх гэж бодсон ч тийм байсангүй. Айогийн нүүрэндх бараан толбнууд бол галтуулын халуун лаваас үүссэн тогтц бөгөөд манай нарны аймгийн хамгийн геолог идэвхтэй газар болохыг олж мэдэв. Энэ бол дагуулын гадаргуу дээрх галтуулын дэлбэрэлтийн зургийг авсан нь энэ. Эдгээр галтуулнууд 100 км хүртэл өндөрт цацарч байлаа. Энэ үзэгдэл тийм ч ховор биш. Хэдэн цаг тутамд болж байдгийг мэдээд эрдэмтэд үнэхээр гайхаж хоцорсон байдаг. Харин дараагийнх бол мөсөн дагуул Европа. Европагийн гадарга урт нарийн зураасуудаар бүрхэгдсэн байсан бөгөөд юуны учраас ийм болсон талаар олон таамаг дэвшүүлж эхэлсэн. Энэ зузаан мөсөн давхраг доор шингэн ус бүр аврах том далай байж магадгүй юм гэсэн санаа гарч ирсэн билээ. Тухайн үед буюу 1979 онд Бархаспад 4 томоос гадна 9 өөр дагуултай болохыг бүртгэжээ. Харин өнөөдрийн байдлаар Бархаспад 95 дагуултайг тогтоогод байгаа. Бидний дараагийн зогсоол бол Санчир. Voyager-ны хөлөг цаашид 21 сар аялсны эцэст Санчирт хүрсэн. Voyager 2 түүнээс 8 сарын дараа иржээ. Өмнө нь бид Санчирын бүслүүр 5 хэсэг цагиргатай гэж үздэг байсан ч хөлгүүд ирснээ дараа хэдэн зуун цагиргууд нийлж бүслүүрийг үсгдгийг олж мэдэв. Үүнээс гадна бидний олж хараагүй байсан G бүслүүрийг нээж F бүслүүрэндх Prometheus болон Pandora дагуулуудыг нээв. Мөн Санчирын B бүслүүрэндх хачирхалтай сүнслэг шинж чанарыг олж харжээ. Юунаас болж ийм зүйл үүссэн талаар одоо ч нарийн тодорхойлж чадаагүй байна. Сонирхолтой Санчир гариг цагиргаа өдөр ирэх тусам баг багаар алдаж байгаа бөгөөд энэ нь авраг гаригийн таталцлаас үүдэлтэй. Харамсалтай нь 100 орчим сая жилийн дараа гэхэд Санчир гариг бүслүүргүй болох юм. Ер нь Voyager-ийн санчирлуу хийсэн аялал маш олон асуултыг төрүүлсэн бөгөөд тэр зүгээр нэг бүслүүртэй гариг биш гэдг нь тодорхой болсон тул 1997 онд түүнийг судлахаар Кассины хөлгийг илгээсэн билээ. Мөн Титан болон Энцеладус дагуулын тухай гайхалтай мэдээллийг явуулсан. Харин энэ талаар өмнөх дугаараас үзэж болох учраас энэ хүрээд Санчир гаригийг орхих цаг болжээ. Гэхдээ бид Тэнгэрийн ван гариг руу хөдлөхөөс өмнө Voyager-ны хөлөгтэй салахаас гүйцэтгэх хэрэгтэй боллоо. Учир нь Voyager 1 эндээс чиглэлээ өөрчилж од хоорондын орон зайг чиглэн одно. Түүнд илүү том зорилго бий. Гэхдээ санаа зовлтгүй. Voyager 2 үлдсэн ажлыг хийхээр цааш хөдлөв. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд их Тэнгэрийн ванд хүрсэн анхны бөгөөд цорын ганц нислэг байх болно. Санчир гаригийг орхисноос хойш 5 жилийн дараа 1986 оны 1 сард аврах цэнхэр гаригт ойртож ирэв. Тэнгэрийн вангийн агаар мандалд мэдэгдэхүй зүйл харагдахгүй байлаа. Тэр Бархаспад Санчираас ялгаатай нь харьцангуй тайван, онцлог шинжгүй харагдаж байсан. Өмнө нь энэ гариг сорон зоон оронтой хэсэг нь тодорхойгүй байсан ч Voyager-ийн мэдээлснээр сорон зоон оронтой төдийгүй тэр нь 59 градусын хазалттай байлаа. Энэ нь сорон зоон орон болон эргэлтийн төлөөд нь нэг газараа байдаггүй гэсэн үг. Дэлхийн сорон зоон орны туйл ердөө 12 градусаар солигддог. Тиймээс ийм их хазалт нь эрдэмтдийн тогтсон ойлголтыг үгүйсгэхэд хүргэв. Voyager 2 Тэнгэрийн вангийн ахад 2 цагиргаыг нээсэн. Энэ цагиргууд нь нарийн ширхэгтэй тоосонцроос бүрддгийг олж тогтоов. Өмнө нь Тэнгэрийн ванг 5 дагуултай гэж үздэг байсан бол нэмж 11 дагуулыг олж илрүүлжээ. Эдгээр сарнуудын хэмжээ, бүтэц, тойрог замын талаар мөн олон мэдээллийг өгсөн. Харин өнөөдрийн байдлаар Тэнгэрийн ванг 27 дагуултайг тогтоогод байна. Эдгээр дагуулууд мөс болон чулуулагаас бүрдсэн бөгөөд геологийн идэвхжүүлэлтэй байсан байж магадгүй хагарал эсвэл хавцлууд байгааг мөн олж илрүүлжээ. Бидний дараагийн зогсоол бол Далай ван. 1989 оны 8 сар 3 жилийн турш 15 км/с-ийн хурдтай аялсны эцэст Нарны аймгийн хамгийн аслагдсан гариг цэнхэртэн харагдана. Дэлхийгээс хөөснөөс хойш 12 жил өнгөрчээ. Энэ бол Далай вангийн дээрээс ердөө 5000 км өндрөөс авсан зураг. Далай вангийн агаар мандалд ус төрөгч хамгийн түгээмэл элемент мөн метан их хэмжээгээр байдаг учраас гариг цэнхэр өнгөтэй харагдана. Voyager хөлөг Далай вангийн агаар мандалдах салхины хурдыг хэмжсэн бөгөөд экватор орчмоороо 1100 км/цаг хурдтай байгааг илрүүлв. Энэ нь гаригийн цаг агаар ямар хатуу ширүүн болохыг баталдаг. Үүнээс гадна Далай ван гаригт их хар толб гэж нэрлсэн аврах шуурга байдгийг мэдэв. Энэ шуурга Бархаспадийн улаан толб шиг цагийн зүүнний эсрэг чиглэлд иргэдгийг тогтоосон бөгөөд шуурганы хурд 2400 км/цаг хүрч байсан нь Нарны аймгийн хамгийн хүчтэй шуурга гэж тэмдэглэгдсэн.
Voyager-ийн бидэнд илгээсэн мэдээ болгон цоо шин хэний ч харж байгаагүй зүйлс байсан учраас өдөр бүр түүхийг бүтээж байсан гэж хэлж болно. 1986 он хүртэл энэ гаригийг бүслүүргүй гэж үздэг байсан ч Voyager 2 хөлөг далайн вангийн бүслүүр нь хэд хэдэн хэсэгчилсэн хэсгээс бүрддэг болохыг олж нээжээ. Энэ аяллыг түүний хамгийн том дагуул болох Тритонгүйгээр төсөөлж болохгүй. Нарны аймгийн хамгийн хүйтэн дагуул болох Тритон нь хагарч зуурсан гадаргуутай гадаргаас гейзер буюу шингэн ус оргилж байдгийг илрүүлжээ. Мөн Voyager 2 далайн вангийн 6 шин дагуулыг нээсэн. Ингээд тэдэнтэй салхаас гүйцэтгснээ дараа хөлөг чиглэлээ өөрчлөв. Voyager 2 хөлөг 9 жилийн өмнө ихэр хөлгийнхээ хийсэнтэй адилханаар од хоорондын орон зайг зүглэн одлоо. Ингээд түүний ихэр хаан яваа бол. Энэ үед Voyager 1 хөлөг аль хэдийн 6 тэрбум км замыг туулаад байлаа. Эрдэмтэд урт удаан аялах учир эрчим хүчээ хэмнэхийн тулд түүний камерыг бүр мөсөн унтраахаар шийджээ. Харин одон оромж эрдэмтэн Карл Саганы зөвлөсний дагуу хөлгийн камерыг эцсийн удаа дэлхий рүү эргүүлж бидэнд хэр хол явж байгаагаа харуулах ганц зураг авахыг зөвшөөрүүлв. 1990 оны 2 сарын 14-нд бидний сайн мэдих бүгдэгцэн хэрцэг хэмээх алдарт зургийг 16 тэрбум км-ийн алсаас авсан. Энэ зураг болон Карл Саганы хэлсэн үг 33 жилийн дараач улам л хүчтэй болж цэнхэр дэлхийгээ хайрлаж нандинан хамгаалах ёстой гэдгийг бидэнд сануулж байх шиг. Тэгвэл одоо тэд хаана явна вэ? Voyager 1 хөлөг хойд зүгт 35 хэмээн өнцгөр чиглэлээ өөрчилсөн бол Voyager 2 өмнө зүгт 48 хэмээн өнцгөр чиглэн явсан. Хэдийгээр тэд энэ олон жилийн хугацаанд асар хол орон зайг туулсан ч үнэндээ тэд аяллынхаа өчүүхэн хэсгийг л туулаад байгаа юм. Хөлгүүд од хоорондын орон зайд хүрэхийн тулд нарны салхи, од хоорондын салхины хүчтэй эсэргүүцлүүдтэй тулгарх ёстой. Нарны аймгийн хязгаарлал ойртох тусам нарны салхи уламжлалт нэгтэрч халуун болдог. Харин од хоорондын орчин нь их тесрэлт болон эртний супернова тесрэлтүүдээс үлдсэн тоосонцор, хий, сансар хотторгын тоосноос бүрддэг. Нэг үгээр бол нарны салхи нь электрон, протон зэрэг цэнэгтэй бөмбөсийн тогтмол урсгал бөгөөд од хоорондын орон зайн бүстэй мөргөлдснөөр зогсдог хил хязгаар гэж ойлгож болно. Энэ бүсийг Heliopause гэж нэрлэдэг. Тэгвэл 2012 оны 7 дугаар сард Voyager 1 хөлгийн мэдрэгч Heliopause бүсээс гарсныг мэдэгдснээр од хоорондын орон зайд нэвтэрсэн анхны хөлөг болов. Харин Voyager 2 хөлөг 2018 онд одод хоорондын орон зайд нэвтэрсэн хоёр дахь хөлөг болов. Гэхдээ бид од хоорондын орон зайг тийм амархан туулчихгүй. Voyager 1 хөлөг нарны аймгийн эргэн тойрон бөмбөлөг мэт хөрөлж байдаг мэс чулуулгаас бүрдсэн ортын үлэнд хүрэх хүртлээр ахаад 300 жил. Харин ортын үлнээс бүрэн гарч нарны системийг орхих хүртэл ахаад 30 мянган жил зарцуулагдана. Ортын үл гэдэг нь тийм том ажээ. Хитрхи хол сонсогдож байгаа биз? Гэтэл бидэнд асуудал үүссэн. 2023 оны сүүлээс Voyager 1 хөлгөөс хачирхалтай ойлгомжгүй дохио ирэх болсон нь эрдэмтдийн анхаарлыг татав. Бидэнд дохио илгээж байна гэхээр ямар ч байсан антенн чиглэлээ алдаагүй бөгөөд хөлөг яг байх ёстой газраа л байна гэсэн үг. Хэрэв хөлөг өчүүхэн төдийл өөр зүгт хөдөлсөн бол биднийг онож дохио явуулж чадахгүй байсан. Эрдэмтэд 4 сарын турш хичээсний эцэст нислэгийн мэдээллийн дэд системийн санахаан тодорхой хэсгийг хадгалах үүрэгтэй нэг чип ажиллахгүй байгааг олж мэдэв. Системийг хэд хэдэн удаа дахин ачаалж үзсэн ч алдаа гарсаар байлаа. Тиймээс эрдэмтэд өгөгдлүүдийг санахаан өөр нэг хэсэгт байршуулахар шийджээ. Гэхдээ гол асуудал нь энэ бүх мэдээллийг нэг дор байршуулах хангалттай зай байхгүй байв. Тиймээс өгөгдлийг хуваах шийдэл олсон ч 70-аад оны хуучин компьютер учраас тийм ч амархан байсангүй. Хөлгөөс дохио ирэх эсвэл түүн рүү дохио явуулахад 45 цаг шаардагдаж байв. Тиймээс холбоо тогтоож асуудлыг шийдэхэд нэлээд хэцүү байлаа. Эцэст нь инженерийн багийнхан өгөгдлүүдийг хэсэгчлэн багтаах код бүхий зааврыг санах ойруу илгээсэн бөгөөд 4-р сарын 20-нд Voyager 1 хөлгөөс уг кодын өөрчлөлт амжилттай болсон гэсэн хариу авчээ. Гэхдээ л хөлөг бүрэн хэвийн байдалд орсон эсхийг баттай мэдэж чадахгүй л байгаа. Энэ олон жилийн хугацаанд хөлгийн тэжээлийн хангамж багассан. 11 төхөөрөмжөөс 5-ыг нь албаар унтрааж 2 нь эвдэрсэн. Харин 4 төхөөрөмжөл ажиллаж байгаа. Ямар тач хөлөг бидэнд дохио илгээх чадвартай гэсэн үг. Гэсэн ч цаашдаа иймэрхүү алдаа дахин гарч болзошгүй. Хэрв тийм бол хөлгийн аялал удахгүй дуусаж мэднэ. Хөлөгт ямар нэг зүйл тохиолдож биднээс холбоо тасарсан ч гэсэн хизээ нэгэн цагт харийн соёлын иргэншил түүнийг олох юм бол дэлхийн хэмээх гариг дээр хүмүүс гэдэг ухаанд төрөл байгаа шүү гэдгийг эсвэл хүн төрлөختөн оршиж байсан юм шүү гэсэн дохио болгож Golden Record нэртэй пянзыг хөлөгт бэхэлсэн байдаг. Энэ пянзанд
58 орны хил дээрх мэдчилгээ, ан амьтдын дуу, хүүхдийн уйлах чимээ, Моцарт, Бах, Бетховены хөгжим, тэрч бүхэл рок дуу хүртэл бичигдсэн байдаг. Хэрв харийнхан хөлгийг олбол тэд бидэн шиг хэлээр ярьдаггүй байх магадлалтай. Тиймээс түүн дээрх пянзыг хэрхэн тоглуулах заавар. Дэлхийн гариг хөлгөөс харьцангуй хаана байгааг илтгэсэн дүрс бүхий тэмдэглэл бий. Хэдийгээр хүн төрөлхтөн гайхалтай зүйлийг бүтээж чадсан гэдгийг харуулахыг хүссэн ч энэ дискийг харийнхаа олох магадлал бараг байхгүй гэж хэлж болно. Үннийг хэлэхэд энэ диск бол зүгээр л бэлэгдлийн чанартай зүйл юм. Нөгөө тагвар дайсагнагч зорилготой харийнхан энэ пянзыг олох юм бол бид тийм зүйл илгээсэндээ харамсаж магадгүй. Гэхдээ би л хувьдаа тийм зүйл болохгүй гэдэгт итгэдэг. Хүмүүс бид Voyager хөлгүүдийг урт удаан ажиллаж гайхалтай шинэ мэдээг хизээ нэгэн цагт бидэнд дуулгаж магадгүй гэсэн итгэл найдвар тээсээр. Гэвч Voyager хөлөг одоо бол хуучин хөлөг. Тэр хийх зүйлээ хийсэн. Харин бид түүнээс хэтэрхий хэм хүсэж байж ч магадгүй юм. Хизээ нэгэн цагт тэр дэлхий рүү буцааж дохио илгээхэ болох нь гарцаагүй. Ямар нэг алдаа эсвэл эвдэрлээс болж тэр үед бид түүнийг сансрын удамд үүр далдах болно. Харамсалтай нь тэр хугацаа тун ойрхон байж Эрдэмтэд 2025 онд Voyager 2, 2030 он гэхэд Voyager-ны хөлөгтэй холбоо бүрэн тасарна гэж тооцоолсон. Аль хөлгүүд ямар нэг одыг чиглээгүй бөгөөд хэрв ямар нэг зүйл тэднийг мөрөгчихгүй бол Voyager-ны хөлөг 40,000 жилийн дараа Gliese 445 одны орчмоор, Voyager 2 хөлөг 296,000 жилийн дараа биднээс 8.6 гэрлийн жилийн зайд орших Sirius одны орчмоор зөрж өнгөрөх юм. Тэгсэн ч тэд зогсохгүй. Сүүн зам галактикийн дундуур үрд мөнх тэнүүчлэх тавилантай ажээ. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн гайхалтай хөлгүүд сансар хотторгын хаа нэгтээс их дэлхий рүүгээ хараад баяртай гэж хэлээд далалж байгаа гэдгийг би мэдж байна. Сайн яваарай, Voyager.